За ер нь төрийн альва шийдвэр бас нэг юм гинтийн бас баймиргүй байна гэж ингэж хэлж байгаа. Тэгээ гинтийн шийдвэрүүд эргээд ард иргэдэд ямар их хүндрэл учруулдгийн тод жишээ бол энэ тэтгэврийн зээлийн асуудал. За ямар ч байсан тэгээд нэг жил нь 2 жил боллоо. Тэр 470-ыг авч үлдэх нь 50% боллоо. Гэхдээ л одоо ахмадууд бол өшөө одоо шаардлагууд тавьсаар л байна. Тэгэхээр би энэтэй холбогдуулаад өнөөдрийн хэлцгээтэй асуудалтай холбогдуулаад одоо энэ цомогтголын асуудлууд яригдаад байгаа. Үнэхээр цомогтгол одоо ингээ бас гинт хийн гэдэг бол тэр чинь юуны ард бас хүн байгаа. Орон нутгуудад яг албан бичиг бол очоогүй. Байгууллагуудаас нь одоо бас нэг тийм мессеж юмнууд очоод байгаа юм бэл. Манай байгууллагаас тэдэн хүн хасаа. Нэрийг явуулаа. Тэгээ одоо ямар азгүй тэр нэрэнд багтаад явж амьдрал ах нь хэцүү байдалд орох юм. Тэгэхээр би цомогтголыг эхнээс нь ингэж хиймээргүй санагдаад байна. Боломгүй байна. Ер нь бол орон нутаг тэр сумын тамгын газар, засаг даргын тамгын газар, аймгийн тамгын газар, сургууль цэцэрлэг бүгд хатуу орон тоотой шүү дээ. Толгой мэдээж хүн нэмсэн тийм дарга нэгч байхгүй. Харин хаан замбраагүй байдал үүсдэггүйвэл яамдынхаа ажилтныхаа тоог мэдхээ болтлоо томорцсон. Агентлагууд нь томорцсон. Тэгээ эндээсээ эхлээсэй гэж би бодож. Тэгэл ингээл нэг хатуу тоо тавиал орон нутагт 9 хүн хасаараа гэдэг. Бүр нэрийг одоо явуулъя яаруулаад байна гэж байгаа. Тэгээ иймэрхүү сонгогдохол ийм гинти эмти байгаасаа гэж. Дараа нь энэ төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжийн асуудал энэ төсвийн хэмнэлтэнд бас битгий оруулчаасаа гэж ингэж үзэж байгаа. Үүнийг чинь авах гэж сүүлийн 10 жил гүрийгэд ажиллаж байгаа төрийн албан хаагч нар олон байдгийг шүү. Гэхдээ аливаа ямиг засгаж байгаа бол хизээнээс эхэл засахын яаж уян хатан явахын гэдгээ бас тодорхой болгож байхгүй бол нэг л өдөр тас буугаал ингээл хорччвол би болохгүй гэж ингэж бас хэлэх гэж. За эдгээр бат гишүүний асуултанд хариулъя. Тэгээ засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль орж ирж байгаа. За Монгол улсын ерөнхий сайд томилогдох үед за мөн одоо сайд нарыг танилцуулах үед бас манай улсын их хурлын гишүүд за энэ дотроос улсын их хурлын зардал намын бүлэг бас одоо дараад нь засгийн газрын бүтц бүрэлдэхүүний асуудал оруулж ирэхдээ цомхон чадварлаг бүтээмжтэй байх ёстой шүү гэсэн одоо шаардлага тавьж байсан. За мөн одоо нийгмийн дард иргэдийн зүгээс гэсэн бас төр данхаагаад байна. Дарганы тоо одоо хит толшоод байна гэсэн шаардлага тавьж байсан. За энэ асуудал дээрээс анхаарал тавьж Монгол улсын ерөнхий сайд энэ одоо 3 одоо үндэсний хороо эхэлсэн одоо сайдын асуудлыг энэ бүрэлдэхүүн дотроос одоо цомогтгож урд нь 19 сайтад ажилладаг байсан бол 16 сайтад ажиллахаар бүрэлдэхүүнийг оруулж ирж байгаа. За мөн үүнийг дагуулад бас үндэсний хороодыг цөөлөх одоо шаардлагатай олон одоо хэрэггүй үндэсний хороод байна гэдэг асуудал яригддаг байсан. За үүнийг бас цэгцлэх зорилгоор 58 үндэсний хороог одоо 2 дахин буулгах ийм одоо асуудал орж ирж байгаа. За мөн одоо бас яамдын одоо газар хилцээний тоог 270 гаруй одоо газар хилцээ 16 яамд ажилладаг байсан бол үүнийг одоо 180 орчим болгож 80 орчим одоо даргын тоо цөөлж байгаа. Нэг иймэрхүү байдлаар дарга цөөлж гинэ гэдэг маань үндсэндээ бол тэр хүн ажлаас халагдж гинэ гэсэн үг биш. Одоо ахлах мэргэжлийн шинжээч одоо бус байдлаар шилжиж ажил бололцоотой. Ийм байдлаар одоо зохицуултууд хийж байгаа. Яг одоо орон тооноос нь халаад гин талагсны тэтгэмж өгөөд явах асуудал бол харьцангуй одоо засгийн газраас уян хатан байхаар ийм байдлаас төсвийн тодтгол дээр одоо яригдана гэдэг та бүхэнд төсөөлье. Тийм, засгийн газрын баримталж байгаа бодлого юмыг бол маш сайн ойлгож байгаа. Төсвийн зарлага багасгахыг гэдэг энэ том зорилт явж байгаа. Саяны яам тамгын газраасаа эхлэе гэдгийг ч дэмжиж байгаа. Гэхдээ яг цаагуур чинь бол надад Доронтоос ч мессеж ирээд байна, Хинтигээс ч мессеж ирээд байна. Одоо танай байгууллагаас 9 хүн хална гэсэн худан нэрээ явуулаа. Тэгэхээр нөгөө дунд шатанд их хүүдээ. Иймэрхүү завхарлууд гарахгүй гэсэн ийм зүйлийг би бас хэлж байгаа. Тэгээ энд бол ингээд дээрээсээ эхэлнэ гэж штэ зөв зарчим. Ялангуяа энэ яамдууд одоо тэдэн хүнтэй байж байгаа тэдэн хүнтэй болцсон байна гэд актралтаа дуулах юм биш. Орон нутагт бол тэг дураараа хэдэн 10-аар нь нэмдэг гэдэр тийм эрх мэдэл юу ч байхгүй штэ. Юу ч байхгүй. Төрийн албаны зөвлөлтийн чинь орон нутагт бол хатуу штэ. Чанга штэ. Тэр энэ дээр анхаараа. Тэгээ одоо байгаа орон тооны дутуу гүйцээгдэг орон тоонууд үндсэндээ бол улсын хэмжээнд дунджаар нэг 6000 орчим албаагч гүйцээгдэг юм байна. Томилогдоогүй. Энийг нь царцаая гэж байгаа. Улсын их хурл өнгөрсөн сард Монгол улсын 2026 жилийн төлөвлөгөө баталсан.
одоо гам төмөр сайд эдийн засгийн хөгжлийн сайд багт оруулж батлуулсан. За энэ дээр бол төрийн албан агчдын тоог 9 хувиар цөөлнө 26-нд гэж одоо бид хууль баталсан. Тэр хуулийг хэрэгжүүлэх одоо процессыг одооноос одоо ингээд тавигдаагүй орон тоонуудыг цомгох зарцаах байдлаар ингэж одоо үе шаттай. Бусдаар одоо шууд одоо ажиллаас нь хүнийг халаад гудамд гаргахгүй бах ийм зарчмаар явъя. Аль болох одоо төрийн албан агчтай бас ингээд зөөлөн газардуулах ийм одоо бодлого баримтлаа гэж байгаа. Ер нь бол яамдын газрын тоо ярих юм бол одоо эдийн засгийн хөгжлийн 28 газартай байсан бол дарагтай байсан бол одоо 14 дарагтай болно. Сангийн яам одоо 26 дарагтай байсан бол одоо 14 дарагтай болох. Ийм байдлаар үндсэндээ бол ингээд дээрээсээ эхлээд дарга нарын тоог цөөлөх ажлыг хийж одоо төсвийн тодтогол хилцээгүй. Төсвийн тодтогол хилцэхэд тэр төсвийн хөрөнгөөр улд төсвийн хэмнэлтийн хуулийн дагуу 528.5 тэрбум төгрөгөөр хэмнэлтийн хуулийн дагуу өөрөө хүчингүй болцсон. Тэр тодтоглоор орж ирнэ. Таны ярьж байгаа тэр оронтой холбоотой асуудлууд яригдана. Ер нь төрийн чадамж гэж нэг үзүүлэлт байна. Төрийн чадамж гэдэг үзүүлэлтээр төр иргэдэг хүртээмжтэй, чадвартай, чанартай үйлчлэгээ үзүүлж байгаа хүртээмжтэй байдал, чадвартай үйлчлэгээний байдлаар төрийн чадамжаар Монгол улс 145 орны дунд хийсэн судалгаагаар бол хамгийн муу чадамжтай болсон гэсэн ийм үнэлгээнүүд явд юм билээ. Тэгэхээр энэ бол зөвхөн оронтойтой холбоотой асуудал биш, захилга хариуцлага дэг журам зөвхөн захимжилтаар ч юм уу аль эсвэл оронтойгоор ч юм уу дангаараа шийддэг асуудал биш. Ер нь яг зүгээр төсвийн тодтогол дээр дэлгэрэнгүй ярих учраас би нэг зүйлийг онцолж хэлэхэд хэрвээ 3.3 их 80-аар төсвийн орлого дутаад төсвийн алдагдал нэмэгдвэл тэр хэмжээгээр инфляц валютын ханшийн өсөлт одоо бидний төсөөлөөгүй хэмжээнд хүрч ард иргэдийн амжиргаан дээр асар том дарамт хүндрэл учруулж үнийн ханшийн өсөлт бол одоо маш өндөр болох гэдэг нэг л урьдчилан сэргийлж байгаа алхам гэж хамгийн товчоор хэлбэл ойлгож болно. Тэгээ нэг төсвийн тодтголын үеэр хэлцэх учраас хэн нэгэн хүнийхээ одоо ажилгүй болгож амьдралыг нь хохирох гэж байгаа гэхээс илүү төрийн бүтээмж чадамжийг сайжруулах, давхарцсан оронтойг зэгцлэх хамгийн гол нь ард иргэдийн нуруунд дээр энэ 3.5 сая хүний нуруунд дээр ирэх гэж байгаа үнийн дорнд ханшийн өсөлт, бүтээгдэхүүний үнийн өсөлт, шатхууны үнийн өсөлт бол одоо дэлхийд даяар болж байгаа нөхцөл байдал манай энэ төсвийн алдагдал, за тэний санхүүжүүлэх хөр зүйлийн байдалтай уялдаатай байгаа учраас макро эдийн засгийн тэнцвэрийг хангах зайлшгүй шаардлагатай уялдаж байгаамаа гэдгийг бас онцлон тэмдэглэж хэлмээр байна. Тэгээд энийг бол тухайн үед нь хилцээд явнаа.